галт төмөр өнгөрсөн оны муу үетэй харьцуулаад 32% өссөн. За тэр дотроо 3 дөрөв дээр одоо эзэлж байгаа. 62% нь 3 дөрөв дээр гарч байна. Баян зүрх, сонгой архан, хаан ултүрх. Тэгэхээр бид энэ 3 дөрөв дээр илүү төлөв анхаарч ажиллая. Тэнд бууруулж чадвал бид нийт одоо 32% өсөлтийг хангаж бууруулж чадна гэж үзэж байгаа. За тэгэхдээ яаж ажиллах вэ гэхээр шалтгаан нөхцөлөө хараад үзэхээр иргэнээс өөрөөс нь шалтгаалж байгаа зүйлүүд байна. Биднээс шалтгаалж байгаа. Мэдээлэлгүй. Бид нар мэдээлэлгүйгээсээ болоод аль цахилгааны утсыг ямар үед ашиглах ёстой юм. Тэрнээс болж гал гардаг үгүйгээ бид нар мэдэхгүй байгаа учраас энэ цахилгааны утасны масснаас үүсэж байгаа галыг бид нар бууруулах боломжгүй болчихдог. За дээр нь одоо энэ үнс, за ил одоо тамхи, чүдэнз, за жожголк тэсэрч дэлбэрэхээс ахуулаад шар одоо үсний энэ шатаах ажил бид нэг хавар намар хийгээл хэдэг. Энд чи үргээд 62% нь энэ иргэд энэс болж гал алддаг тохиолдол байгаад. Тийм учраас иргэдээ бид нар энэ төрлийн одоо гал төмрөөс сэргийлэх гэвэл ерөөсөө мэдээлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Яг л 90% шалтгаан нөхцөл нь ерөөсөө энэ хоёр байна. Тэр 90%-ийг л багасгуул бид 32% өсөлтийг хангалттай багасгах чадна. Тэгэхээр яаж одоо бид нар шийдлээ хийх вэ гэхээр иргэд рүүгээ мэдээллүүдээ хүргэж өгөх энэ сувгийг бид нар бий болгочих ёстой. Энэ бол төрийн үүрэг. Хэвлэл мэдээллийн байгууллагад хамтарч ажиллах нь зайлшгүй. За дээр нь бид нар сургалтын юм өрөө төгчүүлэх гэж байгаа. Бид нар өөртөө байгаа одоо өрөөнүүдээ гаргаж өгөөд энд иргэдэд байнгын сургалтанд хамруулдаг байх ажлыг зохион байгуул. Дээр нь бид нар энд заавал авчираад байлгүйгээр бид өөрсдөө бас хурж очиж хороотойгоо хамтарч шинэ ажлуудыг зохион байгуулах ажлыг бид одоо энэ удаагийн хурал дээр төлөвлөгөөндөө тавьж байна гэсэн. Энэ бол одоо галт төмөртэй тэмцэх чиглэлээр бидний хийх эхний алхам. За дараа нь бол энэ удирдлагын төвийг бий болгож өгөх хэрэгтэй. Гадаадд бол яадаг вэ гэхээр энэ дуудлага өгөхөөсөө илүү бид нар төрүүлж гал гарч байгаа хэсгүүдээ мэдэж аваад тэнд нь очдог. Гэтэл Монголд бол утсаар хин нэгэн гал гарсан үед мэдчихэж дуудлага өгдөг. Тэр үед нь бид нар хугацаа алдаж очдог. Дээр нэг хаягжил тодорхой биш. Ялангуяа энэ гэр орлын айлууд бол 62% гэр орлын одоо бүс нутагт гал гарч байна. Тийм учраас тэр айлд бид нар очихын тулд хугацаа алдаад байгаа нь хаягжил тодорхой биш болчиход байгаа. Тэр энийг бид нар одоо хиймэл оюухан зөвлөлд шийдлээ гаргахгүй бол энэ ажил бол цаашаа явахгүй гэдгийг харж байгаа. За хамгийн сүүлд нь бол бид нар өөрсдөө бэлэн байдал байх хэрэгтэй. Бэлэн байдал байх хэрэгтэй. Тэр энэ одоо зохион байгуулалтын ажлуудыг бүгдийг одоо нэгтгэж энэ удаагийн хурлаараа хэлэлцэж шийдвэр гаргасан нь бид нар бас энэ ажлыг одоо тодорхой төвшөнд хор хохирлыг бууруулъя, хурдан хугацаанд очие. Тэгээд одоо энэ өсөж байгаа тоог бол хязгаарлаж хазаарлаж барья гэдэг галт төмөрлөд дэмжиж байгаа ажил нь энэ.